Сайн байцгаана уу? Өглөөний мэнд, өдрийн мэнд, орой мэнд. Тэгэхээр хамгийн анхны дугаартаа Монголын орчин үеийн утга зохиолын үндэслэгчдийн нэг, ардын уран зохиолч, төрийн 3 удаагийн шагнал зохиолч, академич Цэндийн Дамнин сүрэнгийн 2 цагаан юм зохиолыг уншиж сонирдуулахар шийдээд байна. За гэхдээ түүнээс өмнө зохиолчийн Довш намтрыг нь гялсхан танилцуулж зүгээр болов уу гэж бодож байна. За Дамнин сүрэн 1908 онд Халахын Цэцэн хаан аймгийн Үүзэв ангийн хошинд буюу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт Цэн Түчээчийн 2 дахь хүү болон мэндэлсэн. За аав нь бичгийн хүн байсан болохоор Дамнин сүрэн багаасаа бичих хүсэг сурч эрдэм номд шамт болсон. 1927 оноос уран бүтээлийн гараагаа эхлээд 1929 онд буюу одоо 21 наснда бидний сайн мэдэх алдарт гологцсон хүүхэн туужаа хэвлүүлсэн. За хэрвээ та нар санаж байгаа бол бид дунд ангиасаа буурал ээж минь, зугаац хар морцсон, цэцэн хураг, 2 цагаан юм, чимдамтай юм. За солийг сольсон зэрэг зохиолыг нь сурагчдээс уншиж танилцж исэн. За Дамнин сүрэн Орос, Герман, Англи, Манж, Төв гэх бүрийн 5 хэлтэй байсан. Тэгэхээр энэ нь бол гадаад дотоодын утга зохиол болон ямар ч мэдлэгтэй айш талаас нь судах тийм бүрэн боломж олцоог л олгож исэн. Тэгээд та нар бас мэдэх ахaltaа Алтан загасны үлгэр Маршакийн Муурын байшин зэрэг бүтээлүүдийг бол ингээ монгол хэлний төгс төгөлдөр яруу сайхнаар тун гарамгай орчуулсан ийм хүн байнамаа. За мөн Монголын нус товчоог орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлсэн. За Орос Монгол тойл, Герман Монгол тойлыг бүтээлсэн. За тэгээд энэс ер нь бол энэс хойш ингээ зүгээр одоо хийсэн томоохон ажлуудыг нь дуртай явчих. Тэгэхгүй бол энэ хүний хийсэн ажлыг бүр нэг бүрчлэн дурдмах юм бол үнэхээр дуусахгүй тоймгүй их зүйл байгаа. За түүний хийсэн бүтээлүүдийн томоохон зүйлийн нэг нь бол монгол хэлний зөв бичих дүрмийг боловсруулсан хүмүүсийн нэг. Тэгэхээр одоогийн бидний хэрэглэж байгаа монгол хэлний дүрмийг зохиосон хүмүүсийн боловсруулсан хүмүүсийн нэг бахнэ. За мөн төрийн дуулалын үгийг зохиосон. Одоо төрийн дуулал бол монгол хүмүүрийн зүрхний дуулал шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр дууны үгийг зохиосон хүн байна. За тэгээд судалгаа шинжилгээний бүтээл гэх юм бол бас л дуусахгүй их тоймгүй их. Тэгэхээр түүний намтрыг одоо тавчхаа намтрыг одоо энэ төргээд босхгүй болол болохгүй нэ. За ингээд түүний 2 цагаан юм зохиолыг уншиж сонирдуулъя. Хүлээн авна уу? Зуны халуунд говь алтай сүрлэг хараар цагаан цас бууралтаж байна. Ар талаар нь ургасан багсаг дахир яргаанаас өөр оймоод өв сургамал бараг үгүй. Баргарыг хадан оргил тэнгэрийг хатгаж үргэлжлээд завшраар нь харанхуй хавцал бүрлдэж байна. Сервисэн сэхийсэн өндөр ориглуудыг ажиглахад үр ашнаартаа уурлаж загнах занчхыг завтаж байгаа зэвхий царайтай буурал өвгөн шиг харагдах тул аргагүй сүрдэж ямар ч хүний зүрх шимширч сэтгэл ширвэдэж царай барах. Газрын сүрлэгээс гадна замын бэрхэн дааж хэцүү. Зам бэрх учраас нутгийн ардад тэрэг байдаггүй. Юмаа малын нуруунд тачиж нүүдэг байна. Уулыг хөндлөн давхад бас гайгүй. Харин уулын ингэрээр нь олон сархиаг хижиж явхад тун хэцүү байдаг юм. Тэр жил би говь алтай өврөөр олон сархиаг хижиж өртөө уулаа хэрэглэж албан хэрэгээр нэг явж билээ. Завчим хяр гүн жалах хоёр ээлжилж гарын хуруу шиг буюу дээлийн хуниас шиг байх юм. Нэг хянгийг мацаж авирч арай гэж давхад цаана нь гүн хавцал харагдана. Гүн хавцлын хайрах чулуу бүд чүлжээж арай гэж хатлахад бас л нэг завчим их цэхэр тулгарна. Нарийн харгуйгаар хадан дундуур ингэж өксөх уруудах гэдэг мөн ч хэцүү. Зуны нажир халуун цаг ямсан. Хүүхд тэнгэрт алтан нар гялцаж байлаа. Гэвч тэнгэрийн дор үрчгэр алтайн боржгор хадарцааж миний сэтгэлийг гонихруулна. Замын бэрхээс биеийн хүч тамир шавхагдаж бүр ядарч байлаа. Өксөх уруудах ихц буюу нарийн хавцал газар би мориноос бууж явган явсаар агаад сүүлдээ бүр их ядарлаа. Харанхуй халилын ирмэгээр зүрх агшиж толгой оргих юм. Миний улаач хашир өвгөн аваажгүй төрүүлээд л шогшоод байна. Би түүнээс хоцрохгүй хичээх хэрэгтэй байлаа.
Уул хаднаас айж байна ч гэж хэлэлтэй биш. Унсан морин дээрээ тогтож чадахгүй юм ч гэж хэлэлтэй биш. Биш тэгээд хадан дундуур халлын ирмэгээр өөд уруугаа явж жаахан сурлаа. Бас их зүтэрсэн учраас ямар ч хэцүү газар л дайрлалаа гэсэн мориноосоо буухаан болоод эмээлийнхээ бүргийг л чангатгаж явдаг боллоо. Наран дулаydсан хөрөн чулуу бараан уулыг харсаар яваад нүд ихчилж байлаа. Нэг ч цайвар өнгөтэй юм дайралтахгүй. Ятгахтаа ганц чихрэг ногоо өвс буюу нэг бөөм цагаан чулуу дайралдаг болоосой гэж бодогдож яв. Гэтэл миний сансныг дагсан юм шиг бидний чанх дор цавчим хавцлын ёроолд нарийн булгийн хөх ус хэрэлцэн урсаж цэнхэр торгон утас шиг зурайж түүний хөвөөгөөр зүлгийн ногоо цоо шин хам хэлэн шиг имжиж ургасан харагдлаа. Тэр ногоон зүлгийн дунд лаваа шиг хоёр цав цагаан чулуу харагдав. Урдын өвгдийн ярьдаг уул хатанд нуусан морин толгойн чинээ молор эрдэн энэ биш байгаа гэж миний санаанд орж ирэв. Хөрөн хадан уулын завсарт байгаа тэр хөх ус ногоон зүлэг цагаан чулуу гурвал нийлж үзэгслэн сайхан зураг буюу хээ уулц шиг харагдав. Гонихарсан санаа арилж, гийвэрсэн сэтгэл сэргэж, миний бие ч хөнгөрөх шиг боллоо. Тэнд шууд л хүрээд очиж арай болохгүй. Бидний дор хальт гიშгвэл унах халилхад байна. Гэвч хавцлыг айтайхан тойроод явбал тэр ус чулуунд хүрч болмоор шиг санагдаж байв. Би өвгөн улаачтаа тэр усан дээр очие гэж хашгиран хэлв. Өвгөн царайгаан барайлгаж гараараа зангаж тийшээ очиж яасан ч болохгүй гэж мэдэгдээд амандаа нэг юм дүнгэр уншихаас өөр хариу юу ч хэлсэнгүй. Бодвол тарин уншиж байгаа бололтой. Энэ аймхай өвгнийг ахиж гуйгаа дэмий гэдгийг би мэдлээ. Ганцаараа тийш явъя гэсэн ч зам харгүйг мэдэхгүй болохоор аргагүй өвгнөө дагаад л гэлдэрч авлаа. Аюултай замаар арай гэж явахдаа би өрөөс нь нүднийхээ булангаар тэр үзэсгэлэнт 3 юмыг ажиглаж яв. Наривчл бол 2 цагаан юмны нэг нь дүгрэг, нөгөө нь гонцгой юм. Дүгрэг нь усны ойр байх ба нөгөө гонцгой нь түүнээс жаахан дээш налуу хажууд байна. Сайн хараад ирэхээр тэр 2 цагаан юмнаас гэрэл цацарчж байх шиг. Энд ч лав учиртай юм даа гэж би бодов. Нэрээ энд эрдэнэ байх зайлахгүй шүү. Тэгээд энэ өвгөн над хэлэхгүй намайг сүрдүүлэн айлгаж энэ эрднийг үзүүлэхгүй өнгөрүүлэх гэж байна гэж бодогдов. Эсвэл ямар айхтар чөтгөрч боломжтой энтер гэж ярьдаг газар юм болов гэж бас эргэлзэж байлаа. Би тэнд очихсон гэж их бодоод замаа жаахан уужрахтай зэрэг өвгнийг гүйцэж очоод тэр цагаан юм юу юм бэ? Өвгөнгөө хэлж өгөөч гэж гуйсанд. Өвгөн нүрээ хурцэлгэж намхан дуугаар байц хүүмэн. Түүний тухай энэ дэрж болохгүй. Түүнээс далд ороод хэлж өгье гэд амандаа бас ол ном уншиж залбирсаар байна. Энэ өвгөнч намайг тэнд яагаад ч дагуулж очихгүй нэ гэж миний зориг мохож байлаа. Ганцаараа явна гэж зүтэг гэдэж бас хаашаа юм дэ гэж эргэлзэж явлаа. Тэгээд жаахан явж байтал 2 цагаан юмч талд оров. Замч нилээд уужирч 2 хүн зэрэгчиж явж болохгүй боллоо. Тэгэхэд өвгөн улаач ийш тийш эргэн тойрон харж тэр 2 цагаан юмыг харагдахгүй болсон гэдгийг магадлан мэдээд шившиж авсан тарин уншилгаа айжмхан дуусгаж цагаан юмны учрыг надад хэлж өгөв. Түүний ярьсан нь манай нутагт гомб гэж залуу хархуу байсан юм. Эцгээсээ өв хөрөнгө нэлээд хэдэн малтай үлдсэн. Өхөр хонио их нь малдаг байлаа. Хэдэн адууга гомб өөрөө малдаг байсан юм. Маллагч байх уу? Тамалдаг байсан юм. Хэдэн унанд нь уруу туруутай юм нэгч байгаагүй. Арьс яс болсон хэдийн юм байж байгаа дүргцэн дээ. Хэдэн адуугаа дусаад өхөр хониор хүнээс морь худалдаж авдаг байлаа. Гомб шилбэлтсэн догшин уртай амтан. Унаж аваа морьныхон толгойроо өргөлж ташуураар зодож авдаг хүнсэн.
Морийг их муухай эдэлдэг учраас морины заяа гомдоосон юм гэдэг. Түүнд юу унаа тогтдог байсан. Нэг юм олж аваад унахад тэр нь чонд дэгдэх, эмгэг өвчнөөр өөхөх, алдагдах зэргээр заавал өргөддөг байсан. Манайхны жамбал гэдэг түүнд хөгшин цагаан морь худалдсан юм. Гомб тэр морийг толгоор нь зохих зэргээр алхиж тамлаж байхыг үзээд жамбал яах гэж морио гомбод худалдлаа гэж гимшиж байсан. Тэгээд буцааж авъя гэхэд гомб өгөөгүй. Гомбод өөр унах моргүй болохоор яаж буцааж өгөх вэ? Тэр цагаан морь бас л удалгүй хөшөргдсөн байх. Гомбод ташуур юр тэсдэггүй байсан юм. Хятадын сайн хулсан ташуурч олон жил идлүүлдэг гэдтэй. Тэгэхэд гомб хятад хулсан ташуурыг хагас жил хүрэлгүй бяцаагдаг байсан. Тийм өвдгөн хүн байсан юм. Гомбод морь худалдах хүн шалтахгүй болов. 1-2 өдрөөч гуйж унах морь түүнд олдохгүй болов. Хин л морио түүнд тамлуулъя гэж бодховд. Гомб хэдэн жил морьгүй явган явдаг байв. Наадам найр болоод залуучууд морьтой давхиж явхад гомб явган алхаж байдаг болов. Баахан хашиж гимссэн ч байдалтай явдаг болов. Хэдэн жил болсны хойно гомб гинтгэнийг буурал морьтой боллоо. Тэр морийг хинээс авсныг мэдэхгүй. Түүний өөрийг нь хэлэхээр бол замын аншнаас авсан гэдэг байлаа. Тэр нь ч үнэн байж болох юм. Түүний тэр буурал морь нүцгэн газраас ч өвс олж иддэг, хуурай сайраас ч ус олж уудаг, жигтэйхэн бүх номхон сайн морь байв. Тэгээд гом минь сайхан буурал морь унаад ханхалцаж явдаг байв. Нутгийн хөгшөд гомбод хэлдэг байлаа. Одоо чи нэг сайн морьтой болжээ. Энэ морио л хайрлаж идэл гэцгээв. Би ч гэсэн гомбод хэлсэн юм. Эр хүнд мориноос илүү сайхан хань ховор байдаг. Чи явган явж хаширлаа шүү дээ. Одоо ухаан орох цаг болжээ. Урдийнхтайгаа адил томоогүй тэж мориныхоо толгой төрөөрөө учиргүй битгий балбаж байв. Морио сайхан арчилж яв гэж байгаад сургаж аль байлаа. Гомбоч заал гэдэг байв. Би одоо биеэ засаж авахыг бодъё. Энэ буурал морио нүднийхээ цэцгийн шиг хайлаж идэлнэ гэж бидэнд ам тангаргаа өгсөн юм. Гомбоч нэрээ л засарсан юм шиг байлаа. Буурал морь нилээд өнгөлөг сайхан бүтэн хөл нуруутай явдаг байв. Гом мориндоо гамтай болж хүн бүрэл түүнийг магтан ярьдаг байв. Ихэн анхандаа гомбын ташуурыг авч нуугаад өгдөггүй байсан гэдэг. Сүүлдээ хүүгээ засарч хүмүүцснийг мэдээд ташуурыг өгчээ. Гом битгий газар морьныхоо толгой руу хаяа нэг цогтөг байсан баг. Гэвч хүний дэргэд морио цогдоод зохихгүй хайрлан хамгаалж явдаг болов. Түүнийг засарч гэж бид магтацгааж байлаа. Гэтэл гинт нэг булай хэрэг гараад ирэв. Гомд нэг өглөө морио хазаарлах гэсэнд яагаад ч мэдэхгүй морь нь хазаарлуулж өгөхгүй байж л дээ. Тэгэхээр нь гомбын уургийн түрээд бүдүүн ташуураараа морины толгой цогжээ. Гай болж ташуур нь морины нүдэн дээр тусаад өрөөс нь нүдийг нь хаг цогжээ. Гомб их л гэмшиж энэ муу ёрын баруун гараас боллоо гэж баруун гараа зүүн гараараа зодож байсан гэдэг. Тэр нь ямар тусалхав дээ. Морин тэгээд өрөөс нь нүдгүй болсон. Буурал морин ташуур мод годолцохтой зэрэг дэлдэрч үргэх ийм л зантай болсон. Гом өрөөс нь нүд сохор буурал морио бас нэг 2 жил болсон баг. 6-7 жилийн урд нэг зун сумын наадам болсон юм. Наадамд очих хэдэн залуус энэ нарийн харгуйгаар цуглдан явж ээж. Хамгийн түрүүнд нэг хүн түүний дараа гом буурал морьтойгоо явж ээж. 3 дугаарт манай нутгийн буян гэдэг харгуй уурхтай явж ээж. Замын хавцалд уургыг гартаа элдрэн чирч болохгүй учраас уурга морин дээрээ гартаа борж явсан юм гин. Буянгийн уургын сүдэр гомбын буурал морины толгой дээр тусахтай зэрэг ташуураар толгой руу зөхөх гэж байна гэж дэлтраад өрөөс нь нүдэн сохор юм болохоор хөөрхий замын ирэмгийг харсангүй халтарж гомбтойгоо хамт өнгөрөн нисэж өгсөн юм.
хар нар хийгээд л дөрөв нь хангинаад л бүдүүн чулуутай дээр доороороод л өнгөрч ойцсон юм гинэлээ бурхан минь. Түүнээс хойш нэлээд жил өнгөрч гомбын гавал буурал морины толгойн яс хоёулаа гялалзаж хөвцсээр байна. Өнөөх 2 цагаан юм чин тэр шүү дээ. Нэг сонирхолтой нь 2 толгойн ясны байгаа газраас уг нь гомб нэлээд цаана унж өгсөн юм гэдэг. Имэйл хувцсны үлдэгдэл нэлээд дор цаана бий. Гагцгүй 2 толгой нь газрын өд урсгалыг өсөж дээшилсээр байгаа юм гэдэг. Морины толгойн яс нь гомбын гавлаас цухтаар дэлтрэн сайн язгуурт амтны яс болохоор өөд өгсөж зайлахад гомбын гавл түүнийг хөөж ойртоод байдаг юм гэж хүн ярьдаг юм. Үнэн ч байж магадгүй. Муу хүн гэдэг өгсөн хойнооч хортой байдаг шүү. Энэ устай хагдтай газар урд айл амтан нутгалж байсан юм. Гомбыг өгснээс хойшгүй амтан энд ойртохоо болж. Амтан хүн ойртвол хорлож мэднэ. Би их зэвүүцтэй юм. Түүний бузар ясыг харагдаж байхад би танд учрыг нь яриаггүй юм. Ээж өвгөн яриагаан дуусгав. Өвгөн морион давраад шогшиж эхлэв. Би дагаад л явлаа. Өвгөн нэг ч үг дуурахгүй явсаар дараагийн өртөөндөр ирсэн билээ. Өвгөний яриаг сонсоод тэр сонирхолтой цагаан юм бол гашуудалтай, бас сургаалтай нэг явдлын дурсгал байна гэж мэдэв. Түүнээс хойш би морины толгой байтугай гоёыг ташууртахаа болгоомжилдог болсон. Малыг муухай эдэлдэг хүнийг хармагц алтай хөрөн хад, нарийн харгуй, харанхуй халил 2 цагаан юм зэрэг санагдах болсон юм. Өвгөний ярьсан зүйл мэрсэр нэмэртэй байж болох боловч гол зүйл нь гарцаагүй үнэн баримттай хэрэг юм. Малчин ардууд морь малдаа их хайртай байдгийг өвгөний яриач тодорхойлж байна. Төгсөв.